За тэгээ баялагын тэгш хуваалт гэхэр чинь тэгш мөнгө тарахыг юусоо хэлэхгүй шүү дээ. Хүн болгонд 300 сая өгчлөө. Тэгээд энэ баялагын тэгш хуваалт. За нэг ийм мөнгөөр тэр хүн болгонд нэг данс нийслэн нэг юм харуулад тань тэнд хүн болт тэгш хуваалт. Юусоо тэгш гэдэг ойлголтыг тэгш мөнгө тараана гэж ойлгочихоор ч нэг юм болохгүй ойлголт. Тэгээд дээрээс нь тэгж яваад амжилтанд хүрэх юм гэж байхгүй чинь социализм юм бид тэр юм болоод байгаа юм тий. Төрсөн төлөвлөгөөд эдгэнс болоод байгаа юм. Тэгэхээр чинь нөгөө илүү шудраг гэдэг тал руу явах хэрэгтэй шүү дээ. Тэ fair буюу шудрах хуваарлт юу байх юм бэ? За хуваарлт гэдэг үг маань ч өөрөө сонь тий. Хин хуваарлах гэдэг тий. Тэгээ нэг юм нөхөр хиний юм хин хуваарлах гэдэг. Шийдвэр гарах нэг том нэлээд том юм байгаад тэр нэг сайхан өөр хүмүүстэй юм тарааж байгаа юм шиг тий. Манайсыг харж үзэж байгаа юм шиг тий. Ийм болоод дээ шүү дээ. Энэ хизээч сайнаар дуусахгүй, сайнаар үйлчлэхгүй. Тэгэхээр хэдүүл энийг ингээд яг цаад зориг санаа зориг бол зөв. Одоо бид нар энэ байгалийн баялаг гэдэг зүйлээс Монголын ард түмэн монголчууд бүгд л ашиг өгөөж нэг хүртмээр шүү дээ тий. Тэрийг бол бүгд байдаг ч. Гэтэ яаж вэ гэдэг чинь бол бид буруу хийгээд байна. Одоо үндэсний баялагын сангийн тухай хуулийг дэмжиж байгаа гэж манай оюун ишлийн томчууд очиод ерөөсөө тэр очил сая ярьж лээ. Юуг нь дэмжиж би ойлгохгүй га. Тэр одоо тэр яг хуулиа харуул чинь 3 сан байгуул, тэр 3 сан хөрөнгөлийн сан юу гэдэг дэмжихээр тийм хууль одоогийн хууль биш байхгүй. Баялагын шудраг одоо хуваарлал за юу гэж нэрлэх систем дээ. Ямар ч нэг санаа тгий гэж үзчихвэл дахиад хөрөнгөний зах зээл рүү л хавс. Одоо төр өөрөө тийм хүмжтэй байж яах гээд. Бид нар бүгдээрээ олон жил 30 жил харлаа ш. Төр өмчтэй байгаа төр өмч компаунд байхаар яа тий. Бид намын хүмүүс очиж суугаад ахлууд нэгээл. Дээрээ доош бүгдээрээ штэ. Намын нэг ахын хамаатны их чин цэвэрлэгчийн хийгээс ахгуурлаа л явна штэ. Ер нь л тий. Тэгээд тэр чинь маш худалдаа авалт тий. Эрдэнэ төгөлдөр чинь жилд хичнээн тэрбум хэдэн зуун тэрбум худалдаа авдаг гэж. Хинний юмыг худалдаж авах гэдэг тэр шийдэж шин. Бид нар тэгэл эргээл нөгөө хэдэн улс төрийн нөлөөний хэдэн намын хүмүүсийг л илүү хүчтэй байлгах юм яриад шүү дээ.